Манай улсад Туркменистан улсын сайд нарын танхимын шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд Миредова айлчилж байна. Хоёр улсын хувьд дипломат харилцаа тогтоосноос хойш 23 жилд анхны дээд хэмжээний айлчлал өнөөдөр тохиож байгаа юм. Түүний айлчлалын эхний уулзалт гадаад хэргийн сайд Пүрэв сүрэнтэй уулзснаар эхэлж, хоёр улсын дипломат болон албан паспорттой иргэд 90 хоног харилцаа визгүй зорчих тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа. Эртний төргийн үеийн түүхтэй салшгүй холбоотой Туркменистан улс нь байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дөрөвт ордог. За энэ ч утгаараа эдийн засаг нь эрчимтэй өсөж байгаа улс юм. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллага болон бусад олон улсын байгууллагуудын гишүүн орны хувьд энх тайвныг эрхэмлэж, хөгжлийг дэмждэг улс юм а. 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш манай улс Монгол улсын гадаад бодлогыг тууштай дэмжиж ирсэн. Манай улс Монгол улстай улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байна. Өнгөрсөн оны 9-р сард Тажикстаны нийслэл Душанбе хотод болсон уулзалтын үеэр Туркменистаны ерөнхийлөгч, Монголын ерөнхийлөгч нараа уулзаж нэлээд нуустай ярилцаж энэ айлчлалыг хэрэгжүүлэх талаар ярилцсан тохирсон. Энэ дагуу энэ айлчлал хэрэгжиж байгаа юм. Тэр энэ дээр бид нэр айлчлалын үеэр юуны дөрвөн эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлаар маш нэлээд өргөн дэлгэр ярилцлаа. За мөн бусад салбар, өдөө аж ахуйн салбар, за аялал жуулчлалын салбар, соёл, боловс сурлын салбарт хамтран ажиллах талаар саналаа солилцож, ер нь энэ хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх үүднээс бас холбогдох гэрээ хэлцээрийг ойрын үед байгуулахаар ярилцдаг хүрч байна. За та бүхэн мэднэ Туркмен улс тэр том газын нөөцийг маш олон зах зээлд амжилттай нийлүүлж байгаа. Түүний нэг нь манай урд хөршийн зах зээл үеийн Туркменистанаас газ өнөөдөр Бээжинд ирчихсэн гэж байж байгаа. Тийм учраас бас Монгол руу ч гэсэн газ орох юм боломжтой гэж Туркмени тал санал тавьж байгаа. Бид нар энийг цааш бас нухацтай авч үз ярилцах болно. За энэ уулзалтын дараа Миренов Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж болон Монгол улсын ерөнхий сайд Сайхан Билэг нарт бараалхлаа.